та аль шалгалтын төв дээр хэдэн цагт ямар шалгалтыг ямар анги танхимд сууж өгөх юм бэ гэдгийг заасан байдаг. За эсэлтийн шалгалтад эрэхтэй шалгуулагч маань дараах 4 бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Энэ үүнд бол нэгдүгээрт нь бүртгэлийн хуудас. Энэхүү бүртгэлийн хуудасыг шалгуулагч маань шалгуулагчийн болонгаараа бүртгэлийн дугаар нууцыг ашиглан нэвтэрч ороод бүртгэлийн хуудас гэдэг хэсэг дээр нь дараад хэвлэг гэсэн хэсгээс хэвлэж аавна. Өмнөх оны шалгуулагчдын хувьд тухайн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул ямар нэгэн гарын үсэг болон тамга тэмдэг даруулах шаардлагагүй. Харин энэ оны буюу 2026 онд одоо ерөнхий боловсролын сургалт төгссөн шалгуулагчдын маань тухайн бүртгэлийн хуудасаа хэвлэж аваад сургуулийнхаа захираллаар гарын үсэг зурулаад тамгаар баталгаажуулсан байх шаардлагатай. Хоёрдугаарт нь шалгуулагчд авчирсан нь суудлын хувьд. Энэхүү суудлын хувьд нь юу заасан байдаг гэхээр та аль шалгалтын төв дээр хэдэн цагт ямар шалгалтыг ямар анги танхимд сууж өгөх юм бэ гэдгийг заасан байдаг. Тэгэхээр энэ суудлын хуваарийг мөн адил шалгуулагчийн болонгаараа нэвтэрч ороод хэвлэж аавна. 3 дугаарт нь авчирсан нь за бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дэж боловсрол эзэмших гэрчилгээ байгаа. За 4 дугаарт нь авчрах материал нь иргэний үнэлэх болон түүнтэй дүүцүүд баримт бичиг. За иргэний үнэлэхээ гэгдүүлсэн тохиолдолд бол иргэний үнэлэхний лавлгаагаа авсан байж болно. Эсвэл түүнтэй дүүцгэж гадаад пассворд эсвэл жолгооны үнэлэх гэсэн бичиг баримт болно. За тэгээ шалгуулагчд маань шалгалтын байранд тухайн шалгалт эхлээс 1 цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх шаардлагатай ба 10 минутын өмнө анги танхимдаа сууж судлаа эзэлсэн байх шаардлагатай. Шалгалтын дундуур гаргаж болно, оруулахгүй тул та бүхэн бэлтгэл ажлаа сайн хангаж ирэхийг зөвлөж байна.